За сайн байцгаана энэ өдрийн минь төргөө. Өнөөдөр би та бүхэндээ за хичээл сургалтанд ч биш ажил дээрээ за тэр байтугай бүхий л амьдралын туршид одоо хэрхэн илүү сайн тогтоож өвлдөх талаар маш чухал нэг ур чадварыг хэлж өгөх болно. За энэ нь бол мэдээж үр дүнтэй тэмдэглэл хөтлөх арга юм байна. Тэгэхээр сургууль ч юм уу багш нар бол биднийг бараг автоматар үр дүнтэй тэмдэглэл хөтлөж чаддаг гэж төсөөлчдөг юм шиг байгаа. Ер нь бол энэ талаар тийм онцгойлон хэлж өгсөн удаа бол ховор. Гэхдээ үнэндээ бол тэмдэглэл хөтлөх сайн арга бол байдаг, тактик байдаг. Энийг нь сураад авчвал бүхий л амьдралынхаа туршид бол хэрэг болно гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр энэ аргыг зааж хэлж өгөх болно. Тийм учраас видеогоо дуустал нь үзээрэй. За бид нар марталтын мөрөө гэж зүйл байдаг бол мэдэн шүү дээ тий. За профессорын лекц ямар нэгэн хурал семинар дээр сонсон зүйлийг бид нар эсвэл сурах бичиг номноос уншсан ямар нэгэн чухал зүйл уншлаа гэж бодоход тэрийг одоо 1-2 өдрийн дараагаас яадаг вэ гэхээр сонссон уншсан мэдээллийнхэн бараг 80% нь мартаад орхичдаг. За энэ нь болохоор мэдээлэл зүгээр алга болсон юм шиг л санагддаг шүү дээ тий. Тийм учраас тэр мэдээллийг бид нар мэдээж хэрэг буулгаж тэмдэглэж авах замаар бол өөртөө хадгалах хэрэгтэй болдог. За тэгэхээр жишээлх юм бол бид одоо ангийнхнахаа өмнө ихтгэл тавих, мэтгэлзээнд орох, эсвэл бүр одоо ангийнхын том салбарын хурал одоо ихтгэл тавих ч юм уу ямар ч одоо зүйл бидэнд тохиолдож болно. Гэхдээ энд бол хамгийн чухал зүйл нь бол мэдээлэлээ тэмдэглэж авахаас бол эхэлдэг байгаа. За тэгэхээр харамсалтай нь хүмүүс бол ихэнх хүмүүс маань тэмдэглэл хөтлөхдөө ерөөсөө зөв хөтэлдэггүй юм шиг байгаа юм. Ягаад гэвэл ихэвчлэн бид нар юу хийдэг вэ гэхээр гарчгаар нь ингээд жигсаалт хэлбэрээр биччихдэг, ром тоо тавиад жигсаагаа биччихдэг. Түүнийхээ дотор А, Б, В гэсэн үсгүүдээр дугаарладаг тий. Тэгэхээр энэ нь бол нэгсэндээ том сорилт бидний өмнө ирж байгаа. Жишээлхэн бид нар 13 дугаар хуудсан дээр байгаа зүйл маань 1-р хуудсан дээр байгаа бичигдсэн зүйлээс илүү чухал байж болох боломжтой байтал бид нар үүнийг олж харахад хэцүү болдог тийм үү? Тиймээс тархиа одоо бүхэлд нь ажилуулах арга хэрэгтэй болж байгааг бол үүнээс харж болно. За магадгүй та өмнө нь бол mind map аргыг бол сонсч ирсэн бах. За энэ арга нь болохоор гол санаагаа голд нь бичээд за түүнээс салаалаад модны мөчр чиг одоо дид санаануудыг зурж тэмдэглэдэг арга те. Өнгө, зураг, тэмдэглэх үсэг ашиглаж тархиныхаа одоо баруун талын тархийг бол илүү бүтээлч байдлаар идэвхжүүлдэг ийм арга байдаг. Тэгэхээр бид энэ мэдээллийг зүүн тархиараа логикоор мөн шугамн байдлаар баруун тархиараа илүү бүтээлч байдлаар хүлээж авдаг гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ хоёрыг хэрвээ бид нар хослуулж чадах юм бол тархинд илүү сайн тогтоодог. Учираас бол энэ аргыг хэрэглэвэл илүү үр дүнтэй байдаг. Гэвч ихэнх хүмүүст бол mind map зураглал их нэлээд нүсэр санагдаж хийхээсээ төгшөөдөг, яаж хийхийг нь бол мэддэггүй. Тэгвэл одоо энэ видеогоор илүү энгийн хэрнээ маш үр дүнтэй хоёр тархины хүлээж авах одоо баруун тархи болон зүүн тархийг хоёуланг нь ашиглах аргыг бол хэлж өгөх гээд байгаамаа. За тэгэхээр ер нь бол тэмдэглэл хөтлөхдөө та яаж одоо утсан дээр ч юм уу компьютер дээр тэмдэглэл хөтлөж гэнэ үү эсвэл цаасан дээр гараараа тэмдэглэл хөтлөж гэнэ. Ер нь бол гараараа тэмдэглэл хөтлөхийг бол илүү дүүдэж байгаарай. Судалгаан дээр үр дүнд бол гараараа тэмдэглэл хөтлөх нь илүү одоо тархийг анхаарал төвлөрүүлэх хүчээр одоо анхаарлыг барьж явахд бол тусалдаг гэж судалгааны үр дүн гарсан юм байлээ. Компьютероор шивж тэмдэглэл хөтлөхдөө гараараа тэмдэглэл хөтлөдөг хүмүүсүүдийг шалгалтанд орсны дараа гараараа тэмдэглэл хөтэлдэг хүмүүсүүд нь илүү өндөр оноо авсан гэсэн судалгааны үр дүн байдсан байлээ. Мөн бас нэг буруу аргаар тэмдэглэл хөтэлдэг арга нь юу вэ гэхээр жишээлбэл лекцэн дээр одоо багш нэг хідэн хуудас ойролцоогоор нэг 20-30 хуудас мэдээллийг та бүхэнд хүргэж байлаа гэж бодоход тэмдэглэл хөтлөхдөө үг бүрчлэн нэг бүрчлэн одоо тэмдэглэж аваад байдаг. За энэний сул тал нь юундаа байдаг вэ гэхээр тэр олон хуудаснаас яг юу нь хамгийн чухал болохыг ялгаж танихад мэдээж хэцүү байдаг. За мэдээлэлүүд хоорондоо хэрхэн уялдаж байгааг бол харуулдаггүй. Тэгэхээр тэр мэдээллийг цаашид одоо хэрхэн ашиглахаа мэдэхгүй үлддэг сул талтай байдаг. За тэгвэл одоо хэдүүлээ яг тэмдэглэл одоо яаж хөтөл илүү үр дүнтэй байдаг талаар тэр үр дүнтэй аргыг нь баруун зүүн тархийг ашиглах тэр бүтээлч аргыг одоо олж мэдцгээе. За тэгэхээр цаасаа бэлдээд цаасыг голоор нь хуваагаад үзээрэй. Тэгэхээр цаасыг голоор нь ингээд шугамаар ингээд хуваахаар шугам татаад хуваахаар зүүн тал баруун тал гэсэн хоёр хэсэг мэдээж гарч ирнэ дээ тийм ээ. Тэгэн гууд та яах ёстой вэ гэхээр зүүн талынхаа хэсэг дээр болохоор за энэ бол шинжлэх ухааны томьёо юм байна. Би чэйжлэх ёстой юм байна. За энэ ихтгэл тавих арга юм байна. Би мэдэх ёстой юм байна. За энэ хүнийг нэрийг хэрхэн тогтоох тухай юм байна гэд цэвэр мэдээллүүдийг та тэр зүүн талдаа бичнэ гэсэн үг. За яагаад үнийг хамгийн түрүүнд хэлж байгаа вэ гэхээр хурдан суралцах тэр сэтгэлгээг эзэмшүүл дараагийн аргуудыг сурахад бол илүү хялбар болдог гэсэн үг. Тэгэхээр зүүн талдаа болохоор ингэж мэдээллүүдэд тэмдэглэж авсан дээр за баруун талдаа болохоор илүү бүтээлчээр хандна гэсэн үг. Тэгэхээр нэгсэндээ цуглуулсан мэдээллүүдтэй зүүн талдаа бичээд баруун талдаа болохоор анхаарал татах
бодсон одоо сэтгэл ямар сэтгэл төрсөн байна түүнийгээ бичнэ. Ер нь бол хүний тарих заримдаа ингээ бас ямар нэгэн сурал хэм семинар дээр ч юм уу те лекцээ сонсож явах үедээ өөр бодлууд орж ирж жоохон тэнүүчилж байдаг штэ те. Бодол тэнүүчилдэг. Тэгэхдээ яг тэр тэнүүчилж байгаа бүтээлч бодлоо чиглүүлээд зөв чиглүүлээд баруун талынхаа хэсэг дээр болохоор өөрийнхөө сэтгэлдлийг тухай яаж ашиглах тухайгаа бичиж болно гэсэн үг ерөнхийдөө. За ингэж баруун тал дээр бичихтэй ямар арга ашиглах вэ гэхээр нэг 3 маш чухал асуулт байгаа. Тэр 3 асуултанд хариулна гэсэн үг. Хүмүүс бол үнэндээ мэдлэг бол хүч гэж бүгд хэлдэг те, мэдлэгийг хүч гэж бүгдээрээ яриад байдаг. Тэгэхдээ яг үнэндээ бол мэдлэг чинь дан ганцаараа оршиж хүчтэй биш. Мэдлэгийг үүрчих нь үйлдэл буюу яг үр дүнтэй арга хэрэгжилж мэдлэг маань хүч болдог гэж ярьдаг. Тэгэхээр энэ нь юу вэ гэхээр бид нар зүгээр нэг сонссон зүйлээ тэмдэглээд авах биш, илүү бүтээлчээр тэмдэглэл хөтлөх ёстой гэдгийг бол хэлж өгöd байгаа юм. За тэгэхээр нөгөө 3 асуулт маань ямар 3 асуулт вэ гэхээр энэ нь баруун талдаа энэ 3 асуултыг тавиад заавал хариулж явах ёстой маш чухал 3 асуулт байгаа. За нэгтгэх нь болохоор би үүнийг хэрхэн ашиглаж болох вэ гэсэн асуулт байгаа. Тэгэхээр зүүн талд бичсэн мэдээллээ тэмдэглэсэн тэмдэглэлээ би ер нь амьдралдаа хэрхэн ашиглаж болох вэ гэдэг асуултандаа хариулж бичнэ гэсэн үг. Энэ нь таны одоо илүү бүтээлч байдлыг чинь идэвхжүүлж өгж байгаа гэсэн үг. Тэгэхээр лекцээ сонсож байхдаа баруун талдаа бичих нь шүү дээ, тий. Би өмнөний шинжилгээ ухааны хичээлдээр ашиглаж болох юм байна ч юм уу, тий. Би энийг хуулийн хичээл дээр ашиглаж болох юм байна ч юм уу. Ямар сэдв ямар нөхцөлд ашиглахаа илүү тодорхойлж бичээрэй гэсэн үг байх нь. Хоёр дахь чухал асуулт нь юу вэ гэхээр би үүнийг яагаад ашиглах ёстой вэ гэдэг асуултанд бол хариулж бичих ёстой. За энэ нь бидний байнга яриад байдаг одоо зорилго, зорилт, үйлдэл буюу одоо зорилго юм байгаа. За та ашиглах зорилготой байж болох, ямар үйлдэл хийхгүй байж болох тий. Яг ямар зорилтод хүрэх энэ талаар бол өөрөө асуултандаа бодоод хариулна гэсэн үг. Би энэ аргыг хэрэглэснээр асар их цаг хэмнэх юм байна гэж бодож болно. Эсвэл би мөрөөдлийнхөө сургуульд орж болох юм байна тий. Эсвэл одоо дуртай ажлын байран дээр очичих юм биш үү гэсэн бодол танд орж ирж болно шүү дээ. Тэгэхээр яг яагаад ашиглах гээд байгаа юм бэ гэдгээ бол бичих нь байна. Ер нь бол үүнийгээ мэдэрч бичих нь бол илүү одоо үр дүнтэй байдаг гэсэн үг. За 3 дахь чухал асуулт нь юу байдаг вэ гэхээр би үүнийг хизээ ашиглах вэ гэдэг асуултанд бас хариулна. За бас энэ маш чухал асуултуудын нэг. Таны эзэмсэж байгаа зүйл одоо хамгийн чухал зүйл байлаа, хамгийн одоо хүчрхэг бүтээмжийн хэрэгсэл байлаа гэж бодоход та түүнийг хизээ ашиглах вэ гэдэг бол хуанли буюу календар дээр тэмдэглэсэн илүү дээр. Хэрэг та календар дээр тэмдэглэхгүй бол ер нь бол хизээч ашиглахгүй гэж магадгүй, биелэхгүй ч гэж магадгүй, ер нь бол тэгээ мартагдаж үлдэх боломж айгүй өндөр байдаг те. За жишээлх юм бол одоо чухал уулзалт шалгалтандаа хуанлинд бичдэг шиг сурсан зүйлээ бас хизээ амжилт дээр хэрэгжүүлэх вэ гэдгээ заавал төлөвлөсөн одоо хамаагүй үр дүнтэй арга байдаг. За хөтөлбөрийн одоо хичээл бүрийг одоо хуанлидаа тэгэхээр оруулж байгаарай. Нэгсэндээ энэ тасгалыг хийх бүрдээ одоо хуанлид бичиж тэмдэглэж байгаарай гэж хэлэх байна. Яг хизээ хийх вэ гэдэг чинь маш чухал. Тэгэхгүй бол одоо би дараа нь юу гэж бодох вэ гэхээр би тэр үед хийх байсан юм гэж харамсаад үлдчих магадлал одоо өндөр байдаг те. За тэгэхээр та бүхэнд энэ видео таалагдсан бол лайк, комент үлдээгээрэй. Мөн subscribe дараарай. Мөн гэрийн даалгаварт нэг зүйл хийгээрэй. Ер нь юу хийх вэ гэхээр та нар цаасан дээр баруун зүүн хуваагаад за нэг мэдээллийг уншаад ингээд саяны 3 асуултандаа хариулаад тэмдэглэл хийгээд үзээрэй. Илүү үр дүнтэй байх болно. За ер нь бол нэлийн хэд хийсний дараа илүү одоо мэрэгшиж, дадлагжиж, өнгө будагаар тодруулж те тодруулахд ашиглаад илүү үр дүнтэй тэмдэглэл хөтлөх боломжтой болно. За тэгэхээр танд амжилт хүсье.